манай юу байна подкастын яг улс төрийн эдийн засгийн чиглэлээр бэлтгэж байгаа нэвтрүүлгийн одоо 3 дахь дугаар нь өнөөдөр ингээд эхэлж байна. Би өнөөдрийнхээ бүлгээр болохоор өмнөх дугаарт хэлсэн шиг сонгодоо сити буюу те бид бүхэн баг одоо ингээд Монголд сонгодоо эмнэлэг байдаг гэдгийг мэддэг. Энэ Солонгосын сонгодоо хотын жишээ буюу намын 3 дугаар бүлгийг ярилцъя гэж одоо бэлтгэлээ. За тэгээд та эхлээд бүлгийнхаа талаар. За үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Хэрхэн Улаанбаатарчууд болон одоо манай юу байна подкастыг сонсож байгаа. Тэгээ шинэ цувралууд манай айрын хөтлөгч бит хоёр маань улс төрийн эдийн засаг гэдэг сонирхолтой сэдвийг хол шинээр гаргуулж ирж байгаа. Тэгээд өнөөдрийн номныхаа бүлгийн дагуу өнөөдөр нөгөө 3 дугаар сэдв нь болохоор сонгодоо International хот Сөүл дэх Солонгос дахь тийм ээ. Мега төслийн маань одоо онцлог одоо эдийн засгийн дэлхийн economic financial crisis-ийн ард ямар онцлогтой байсан гэдэг талаар бол ярилцгээд бүлгээ сонгоцсон байж байгаа тийм хоёлаа. Тийм бид нар бол нөгөө сонгодоо сити гэхээр одоо сонгодоо хот гэдээ ярихаар хажууд нөө Инчон нисэх онгоцны бодлоор хамгийн сайн чинь баг Инчон нисэх онгоцны бодол руу явж зүгээр монголын бас цөөхөн болчихлоо шүү дээ. Байхгүй. Тэгээд Монголд бас сонгодоо эмнэлгийг сонсоогүй монголон байхгүй бах тийм. Тэгээд яг энэ төсөл маань өөрөө сонгодоо эмнэлэг Инчон олон улсын нисэх бодол хоёртой Инчоны түүх гарч ирж байна тийм. Тэгэхээр та намын 3 дахь бүлгийг ингээд товч байдлаар тэр тухайн сонгодоо хотын мега төсөл нь өөрөө яаж эхэлсэн түүх нь бас байгаа тийм. Эдийн солонгосын эдийн засгийг хэрхэн солонгоруулсан талаар хоёлаа яриагаа. За манай сонгодоо International City маань яг түрүүний Ганамтай холбогдно. Сонгодоо нь болохоор нэгдүгээрт олон улсын нисэх бодол байдаг. Солонгосыг гадаадтай холбож өгдөг Инчон нисэх бодол байдаг. Дээрээс нь сонгодоо бүс нутагт land reclamation буюу хиймлэр газрыг далайн иргэн дагуу ус чинь хиймлэр газар хийж явсан мега төслүүд. Тэгээд нөгөө төслийн зардлаа дийлж чадвал далайн иргэн очиж гүйхэн байгаа хэсэг дээрээ төв газараасаа чулуулаг юм авчиж шинэ газар хийж явдаг. Данам бол хам бүрнийхөө зүүрт байсан бол сонгодоо манд баруун хойтолт нь буюу одоогийн Инчон нисэх бодол. Тэгээд сонгодоо International City төслийн нэг хэсэг бол Инчон нисэх бодол юм байна. Тэгэд би бас энэ дээр нэг юм сони юм хэлэхэд Солонгос, Япон, Арабын улсууд эдгээр бол далайн иргэн улсууд бол дэлхийн газрын зургийг шинээр идэг. Яг дэлхийн газрын зургийг шинээр идэг бол далайн ирэг дээр байгаа учраас далайн их газараасаа шороо чулуу ухаж аваад иргэлүүгээ булаад шинэ газрыг хийдэг юм бэл. Тэгэхээр өнөөдрийн биднүүсийн буугаад байгаа монголчуудын дамжин өнгөрөөд байгаа Инчон нисэх бодол бол 1990 онд land reclamation гэж англиар хэлдэг. Шинээр газар хийсэн хиймэл газар дээр Инчон нисэх бодлыг барьсан. Тэгээд сонгодоо International Mega Project-ийн хүрээнд Инчон хотыг бол тэгж одоо Инчон хотын Инчон тэр бүс нутгийнхын захиргаа нь ер нь сонгодоо International City гэж хөгжүүлээ. Шинээр газар үүсгэж явъя. Тэгээд за сонгодоод энэ хиймлэр газар нутаг хийхэд их зардал ордог учраас эхлээд дараа нь төр үеийн төслийг хувийн хвшлүүдээр хийгээд хувийн хвшлүүд нь өөрсдөө хийсэн газар дээрээ газараа өмчлөөд тэгээд төслүүдээ хийн гэдэг зарчмуудыг барьсан. Тэгээд шинээр газар үүснүүд дээр нь төр үеийн түвшээр бол хувийн хвшлүүд нүгий олон улсын нисэх хаб байгуулдаг. 1970 онд анх сонгодоо International City хөгжүүлээ. Сонгодоо бүс нутгийг Summer Resort буюу зуны амралт leisure center буюу амралт чөлөө цагаа өнгөрүүлдэг төв. Тэгээд тэр нь олон улсын ийм хөгжлийн Silicon Hub, Silicon Valley хөгжлийн одоо төв хаб болгоё гэдэг одоо батлаад тэгээд эдийн засгийн тусгай бүс байгуулад газар нутаг шинээр үүсгээд тэгээд олон улсын нисэх буудал байгуулад олон улсын компани хөрөнгө оруулалтуудыг татаж явсан ийм түүхтэй том орн. Тэгээд энэ одоо олон улсын тусгай бүс, олон улсын хөрөнгө оруулалтуудыг татснараа хамгийн чухал үр дүн нь юу гэж 2008-аас 2021 он хүртэл 13 жилийн статистикээр харахад Сөүл хот Солонгосын Сөүл хот буюу Солонгосын одоо үйл хөдлөх хөрөнгө Монголоор одоо орон сууцны үнийг маш тогтвортой арчилсан. Тэгэд бол одоо 2008 оноос хойш Улаанбаатар хотод байрны үн ямар их өслөө те эдийн засаг. Тэгэд бол Солонгос улсад Сөүл хотод сонгодоо хотод ялангуяа энэ том мега төслийг гадны зээл тусламж хувийн хвшлүүдийн мөнгийг хийж чадсанараа байрнуудын үнийг буюу үйл хөдлөх хөрөнгийн үнийг 13 жил тогтвортой ирсэн. Энэ бүр яг ингээд статистикаараа байж байгаа. 2008 онд бол ингээд global financial crisis буюу дэлхийн эдийн засгийн том кризис болсон. Тэрийг бол Солонгос улсад амжилттай туулж гараад ингээд
байрнуудын үнийг бол барсан юм түүхтэй юм билээ. Яг товчгоо ингэж хэлэх. Тэгээ дунд нь маш олон юмнууд байгаа хэ. Тэгээ яг одоо жишээ нь ингээд бид хоёр хайртай тийм номны үндсэн санааг ингээ хүргэж байгаа ч гэсэн бид нараас ингээ монголчлоод наашаа хөрсөн дээр болгож яриулсан манай үзэгчдэд илүү ойлгомжтой байх бах. Одоо жишээ нь манай Монгол улсын хувьд бол бид нэр яг энэ ч сонгодоотой бас төстэй төслүүд ингээ хэрэгжүүлэхэд үзээд нь шүү дээ. Нийслэлээр чинь бид нэр баян шуг орон сууцчлуулах төсөл, сэлб дэд төвийн төсөл, дагаад одоо нөхөн нотыг дасан шинэ хэсэг бодлын төслүүдээс явж байгаа тий. Тэгэхээр энийг одоо хэрэгжүүлснээр эдийн засгийн үр өгөөж нь юу байх юм бэ гэхээр одоо Сонгото Ситигийн жишээн дээр бас биднэрт харагдаад байна л та. Тэр Сонгото Ситиг нь эдийн засгт үзүүлсэн үр өгөөжийн талаар бас энэ ном дээр бичсэн байсан шүү дээ. Хоёулаа өмнө нөгөө нэг яг холбоотой яг зөв сайн гэж байгаа. Улаанбаатар хотын нөгөө 2025 оны чинь нийслэг дэмжих жил болгоод 24 мега төсөл дээр 3 орон сууцчлуулагч чухал төслөж байгаа. Ханы материал, сэлб тэгээд баян шүү гэдэг. За тэнгууд яг энэ Сонгото Ситиг ийм төсөл болгоёгээд Солонгосын засгийн газар батлаад тэгээд эдийн засгийн чөлөөт бүс болгоод Инчон Free Economic Zone буюу Инчон эдийн засгийн чөлөөт бүс болгоод гадны байгууллагуудад татваргүй бүс юм болгоод гадныханд аяга хөрөнгө оруулалт ээлтэй болсон чинь Америкаас том Америкийн Gale гэдэг том компани бүр тухайд 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт энэ чөлөөт Инчон чөлөөт бүс Сонгото хотод чи хийж бид нар ингэж хөгжүүлж бизнес хийнэ. Тэгэд одоо Morgan Stanley гэдэг Америкийн том групп одоо хамгийн том одоо 65 давхар Skyscraper том байшинг байрна 340 Америкт сая доллар өдөө тэргээр байрны тэгэл одоо Сонгото International City дээр чинь Азийн 2 дахь том өндөр Сонгото Инчон Tower-ыг одоо хэрэгжиж байгаа төсөл нэгэл те ингээд том төслүүд их хийнэ гэж хөрөнгө оруулалт хийгээд Солонгосын үндэсний компанитай хамтарч хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгээд хөрөнгө оруулалт хийгээд ингээд явсан чинь 2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал болоод том дэлхийн Америкийн том компаниуд хямралаас болоод одоо бизнес төсөл сайн угсаад татсан чинь тэр үед одоо энэ төслийг мега төслийг аварсан эдийн засгийн хувьд амарсан хамгийн чухал юм нь Солонгосын үндэсний аж ахуй нэгжүүд. Том үндэсний аж ахуй нэгжүүд нь тэр үед орж ирээд өөрсдөө зах зээл дотороо боломжоо харцаас учраас дэлхийн эдийн засгийн хямрал болоод том компаниуд татчихад хөрөнгө оруулалт татчихад анх эхлүүлжсэн суурин дээрээ Солонгосын үндэсний том корпорацууд гарч ирсэн. Үүн дээр нь хамтраад явсан Солонгосын компаниар гарч ирээд төрсийг үргэлжлүүлээд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар хийгээд төр нь бол эндээс дэмжиж байгаа. Төр үеийн түншлэр хувийн ишлүүдэд найдвартай хийх бизнесийг олох газар нөхөр эрхийн нөгөө тийм ээ. Тэгээд дэмжснээрээ тэр Сонгото Сити хөгжиж тэрээс маш их одоо орон сууц дэд бүтцүүд хийгдсэн. Тэгээд орон сууц дэд бүтцүүд хийгээд хажууд нь Инчон нисэх буудлаар гадаадын одоо эдийн засгийн чөлөөтөсөөр маш их гадны одоо экспертүүд хөрөнгө оруулалт компаниуд үүссэн чинь Солонгосын одоо барилгын үнийг би төрүүлсэн те одоо орон сууцны үнийг бол 13 жил тогтвортой байсан. А яг тэр шиг өнөөдөр Улаанбаатар хотод бид нэр бүр дутуу ажилласан ба одоо энэ сэлб ханы материал тийм ээ. А энэ баян шүү ч юм бол одоо 3 банк ногоон дэлхийн уран амьсгалын ногоон сан банкнууд хувийн хвшлүүд нь өөрснөө хамтраад 5000 айлын орон сууц эхний ээлжинд 800-аас одоо 400 усан комисс авах гээд бэлэн байж байгаа. 4200 гээд хэрэгтэй гэдэг шүү дээ. Тийм одоо хөрөнгө оруулалт төсөл байгаа. Энэ одоо төсөл нэг амжилттай явна. Араас нь ханы материалыг бид нэр Улаанбаатар хотын төвчрлийг бууруулах, гэр хоолыг орон сууц төслийн хуулийн дагуу сонгон шалгуурт зарлцсан ба. Хувь хвшил орж ирээд хийнэ өөрснөө. Тийм ээ. Бид нар бол нийслэлээс газрыг өгнө, эрхийг өгнө. Сэлбдэр бол бид нэр зарим орон сууцны төслүүдийг бол гадаадаас босгоцсон бондороо хэрэгжүүлж ин дэд бүтцүүдийн тавина. Хувийн ишлүүдэд бол бид нар тэр дундах худалдааны байгууллага үйлчлэгээний төвүүдийг өгнө, зарлаа явчих. Тэгээ ингээ хувийн ишлүүдээр өөрснөө энэ том одоо орон сууцнуудыг төслүүдийг хийснээрээ Улаанбаатар хотод орон сууцны үнийг тогтвортой барих хүсэлтээ үүсгэх. Тийм ээ. Гэр ороолын иргэд маань орон сууцнд орох агаарын бохирдол бууруулах энэ боломжийг л хангасан гэсэн. Тэгэхээр энэ Сонгото International City Mega Project-ийн Солонгосын эдийн засаг, Цөүл эдийн засагт гүйцэтгэсэн үндсэн үүрэг нь 13 жил ерөөсөө 2008-аас 21 оны статистикээр харахад орон сууцны үнээр баг өсгөөг. За зарим жилүүдэд бууралттай. Зарим жилүүдэд жоох өсөлттэй. Ер нь ингээд нэг 13 жилээр харахад бол одоо орон сууцны үнийг барьсан гэсэн. 2008 онд эдийн засгийн хямрал болох хүртэл Солонгосын бүх юунуудын үн өсөлтний нөхгүй. Тэрнээс хойш энэ том төслийн ачаар ингэж барьсан байгааз 21 он хүртэл. За тэрний гол сонгогдогч. Энэ дээр тэгээд энэ Сонгото International бүр хот барьж байгаа мега төсөл нь өөрөө чухал эдийн засгт байна. Тэгэхээр бид нар эдийн засгийг чөлөөтэй байлгаад төгрөгийн аншаа алдахгүй, доллар хэсэг байлгаад байрныхан үнийг 13 жилд өсөхгүй сайхан барийг бол мега төслүүд хийх хэрэгтэй. Одоо сэлб.
Ханы материал, баян өшөөгөө мега төслөж. Тэгэхээр бид нар өнөөдөр Улаанбаатар хотод хийх гээд байгаа ханы материал, сэлб дээрээс нь баян өшөөний төслүүд маань орон сууцны үнийг барих. Тэгээд бид нар дахиад энэ төслүүдийг хийхэд гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх хэрэгтэй. Ялангуяа Америк, Европоос, Солонгос, Японоос татилт. Солонгос, Япон, Америкийн том групп компаниуд ирээд Монголд орон сууцууд байлддаг. Үндэсний компаниудаар хамтраг хэдийн тэр дэд бүтцийн төслүүдийг тэд нар чинь хийгээд сурцсан нэгдүгээр. Тэгснээрээ бид нар гадны хөрөнгө оруулалтыг ашиглана, хот өөрөө хурдаг хөгжинэ. Тэр маневрыг бид нар эдийн засаг улс төрийн хувьд хууль эрх зүйд дэмжих хийх ёстой юм байна гэдэг том сургамж чи өөрөө Сонгодоо International Инчон гэж байгаа байхгүй. Тэгээ бид нар Инчоныг мэддэг шүү дээ. Бүх Инчоны нэрсгуудлаар өөр асуудал нэрсдэг Инчоноор дэрж шүү дээ. Сонгодоо гэдэг өнөөдөр эмнэлэг нь манад байж гэн Сонгодоо сэтэ хөгжсөн тийм ээ. Тэрийг л мэс илтгэхэд байгаа юм болов уу гэж бодож байна. Тэр их ингээ харах юм бол дэд бүтцийн суурь асуудлууд ч өөр нь housing right буюу одоо хүний орон байртай байх ихээр бас хангагддаг гэдэг юм олон улсын байгууллагуудын үнэн суурь судалгаас энэ ном дээр харагдчихжээ. Тэр Сонгодоо хотыг одоо эдийн засгийн чөлөөт байдлаар нь хөгжүүлээд тэр нөгөө орон сууцчлалтыг дэмжснээр эдийн засгт өгж байгаа өгөөж нь ерөөсөө иргэдийн сэтгэл ханамж болон одоо environment гэж бид нэрлэдэг шүү дээ. Орчин байх одоо амьдрах орчин сайжирснараа эргээд хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдснээр Сонгодоо хотын одоо нөгөө Солонгосын эдийн засгт үзүүлсэн үр нөлөө нэх байж л дээ. Тэгэхээр нөгөө бид хоёрын яг үндсэн малгаас идэв болох тэ улс төрийн эдийн засаг гэдэг чинь шийдвэр гаргалтаад байгаад эдийн засагтаа өөрөө ингээд хөрөнгө оруулалтаа татчих идэм а гэдэг нэг жишээ бас харагдаад байна шүү дээ. Тэгэхээр одоо бид нар ингээд харахаар манай Монгол улсад мега төслүүдийг хэрэгжүүлэхдээ бидэрт хүний нөөцийн асуудал байгааг бас Сонгодоо дээр гаднаас хүний нөөц авч шийдсэн нэг тийм кейсүүд харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо яг ингээд нийслэл хотод хэрэгжиж байгаа 21 мега төслийн хүрээндтэй бид нар л одоо яг ирэмблээд тарах юм бол бас нэг $10 орчхоор ч юм шиг харагдаад байна шүү дээ. Энэ дэр нийслэл хотыг 2025 оныг те нийслэл хотын хөгжлийг дэмжих жил болгоод өнгөрсөн засгийн газар заарсантай холбоотойгоор 11 сараас 3 сарын хооронд шуурхай штаб ажиллалаа шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр тэр шуурхай штабын үйл ажиллагаан дээр зөв миний одоо хөндлөнгийн өнцгөөс ажиллахад те тэр мега прожектыг хэрэгжүүлэхэд нэгдүгээрт улс төрчид өөрөө нэг зүг рүү харах нь хамгийн чухал байсан юм шүү. Тэр шуурхай штаб үр дүнгээ хэр өгсөн гэж таарч байна. За өнгөрсөн жилийн 2024 оны сонгуулийн араас хамтарсан засгийн газар байгуулагдсан те. Хамтарсан засгийн газараар яг юу харагдсан бэ гэвэл намаас үл хамааран монголчууд хамтдаа мега том төслүүдийг хийхгүй болохгүй юм байна. Хамтрах юм. Бид нар одоо олон жил одоо ус төрчиж явлаа. Ус төрчих гэдэг нь сонгол утгаараа усаа хөгжүүлэх зорилгоор биш, эрх мэдлийн төлөө булаацалтж хоорондоо ярилцдаг байсан юм. Тэгэхээр өнгөрсөн жилийн сонгуулиар 3 нам одоо их хуралд сонгогдсон. 5 нам. Тэрнээс 3 том нь нийлж хамтарч засаг байгуулад одоо албан тушаалын төлөө хоорондоо өрсөлдөг биш, хамтраад усынхон төлөө хөгжлөө түлхий. Том хөгжлийн төлхүүдэд хийлээд үндсэн зорилготойсэн тэр айгуу давуу тал. Одоо ч гэсэн шинэ байгуулагдсан засгийн газар тэр зарчим бол явж байгаа. Нэг тийшээ харцсан гэсэн үг шүү дээ. Тэр зарчим бол явж байгаа. Тийм учраас бол том төслүүдээ бол хийя, мега төслүүд бол хамтраад хэдүүлээ хэрэгжүүлээ гэдэгтэр бүгд санал нийлж. Тэгтээ яг бид нар туршлага багтаа учраас түрүүний хэлдэг ус төрөө яах юм, эдийн засаг яах ингээ хоёр суурь. Араас нь инженерчлэлийн дэд бүтцүүд мега төслүүдийг яаж хэрэгжүүлэх гэдэг яг үндэ туршлага алга. Яг үндэ туршлага алга. Тийм учраас л хоёулаа өнөөдөр бас энэ ч суугаад нэг Азийн орнуудаас энэ Тайван, Солонгос, Японоос нь яг биднээсээ мэддэг ядаж энэ Инчон нисгуудлаас одоо туршлага авч идэг гэж сууж байгаа гэж хараад байгаа. Тэгээд шуурхай аштай бол түүний дараа байгуулагдаад 11 удаа юм л хурал хийсэн. За шуурхай штабаар бол сайд нар, хувийн эвчтийн төлөөллүүд, нийслэл, төслийн одоо удирдлагуудад хамтдаа Улаанбаатар хотын асуудлуудыг маш их ярьсан. Энэ бол анх удаага дээд яамдууд, ерөнхий сайд, зарим их хурлын гишүүд, өөрөө удирдах байгууллагууд, хувийн эвшил, зарим төрлийн бусад байгууллагууд хамтад яг нэг дор ширээн дээр суугаад өмнө засаг дээр ярих боломжтой асуудлуудыг ярих одоо үр дүнгөө гэсэн. Энэ бол яг тэр доороо шууд үр дүн харагдахгүй ч ойлголцолж бүх шатандаа ойлголцож синхрон болж мега төслүүдийг одоо хэрхэн хэрэгжүүлэхийн түрүүн бид нар туршлага байхгүй гэлээ шүү дээ. Тэр уялдааг хангах дээр бол айгүй чухал үүрэг гүйцэтгэсэн анхны суурийг тавьсан гэж би боддог. Тийм тэгээд үр дүнгээ бол ирээдүйд өгнө. Яг бол ийм урт хугацаанд том юм чинь шууд үр дүнгээ өгөхгүй шүү дээ. Тий ойлголтуудыг ядаж л манай яам сайд нар ингээд том төслүүд ингэж хийх гээд байгаа юм байна. Нийслэл ийм зорилготой байна. Маачаа 19 яамтай нийслэлчин ганцаараа тэгээд хүрэлцэхгүй ш бүгдээ нь уулзаж. Ядчил тэр нөө төслийн хөрөнгө оруулалтуудыг хаанаас шийдэх вэ? Нөө хувийн хвшлээ санхүүжих тэр мөнгийг хаанасаа яаж татах юм, эргээд яаж нөхөх юм гэдэг юмнуудыг шуурхай штаб дээр яриад байсан шүү дээ, тий. Тэгэхээр магадгүй нөгөө нэг бидний уг нь одоо хүн харахад те бид нар анх удаа хийж аим шиг боловч одоо яг энэ ном дээр жишээг харах юм бол бид нар бас
удаанч гэсэн тэрнийг жишгэрүү дөхөөд байсан юм бас харагдаад байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд Улаанбаатар Орос улсчлуулалтын компани тэгээд шинэ хүннөө нисэх буудлага, шинэ хүннөө хотын захиргаа энэ төр гээд ер нь бас суур нь бас тэр шуурхай штэ бас гүйдэлтэйгээ бидний нэг юм бүтцээ бас өрч чадаад байна штэ тий. Таны хэлж байгаа зөв л дөө. Бид нар одоо ингээд харахад бид санах ойлгоогүй байсан. Манайд нийслэл орохоор NOS гэж байна. Нийслэлийн орон сууцны корпорац байна. Тий, тэгээд сая бид нар UBDC буюу Улаанбаатар хөгжлийн корпорац гэж байгаа. Хүннөө хотын захирагч гэж байна. Тэгээ Хүннөө хот дээр сая Хүннөө хотын хөгжлийн корпорац гэж байгуулсан. Тэгээ ингээд Солонгосын түүхийг хараад хахад одоо энэ Инчоныг дагаад Сонготой International хот хөгжөхөд одоо манай Улаанбаатар Монголоор бол одоо шинэ ус худал те. Шинэ ус худлаа дагаад бид Хүннөө хотыг хөгжүүлэх гэж байгаа. Шинэ ус худал дээр Улаанбаатар тийшээ тэлэх боломжтой. Тинчээ шинэ чөлөөт ус байх боломжтой. Хүннөө хот ч өөр Хүннөө хот эрхцэн байдлын тухай хуультай ш тустай. Тэн тусгаас хуультай. Тэрүүгээрээ бид нэр тодорхой хэмжээний давуу тал хөнгөлөлтүүд. Тэгээ тэрүүгээрээ бид нэр менежментээ явуулаад Хүннөө хотод хөрөнгө оруулалт хийгээ явж байгаа. Сүүл дэд бүтцийн тавьж байгаа. Энд нөгөө нэг бидний хэлдгээр те хитрхи шигүү байгаа тэр нэг төвлөрлийг бас зөв задлж хөгжүүлэх. Тэгээ олон улсын нисгуудлаад тагсан хаб хот болох яг тэрийг эхлээд дэд бүтцүүдийн тавихыг бол яг хийж байгаа. Тэрийг яг энэ жишээн дээр Солонгосын жишээн дээр бусад улсын жишээн дээр гарч байгаас Хүннөө хотын хөгжлийн корпорацийн Хүннөө хотын удирдал захиргааны байгууллага бол тустай гэлтэй. Тэгээд дээрэс нь бид нар Улаанбаатар хөгжлийн корпорац NOS гэдэг. Эдгээр бол яг л энэ Улаанбаатар хотыг орон сууцчлуулах, энэ төслийг удирдах менежментийг хийх яг тэр суурь бүтцүүд байгаа байхгүй. Тэгэхээр төрийн агентлаг одоо газрууд бол өөр өөртөө төрийн процесс л шүү дээ. Тэгэхээр яг энэ тусдаа хөгжлийг яг нэг юм руу анхаарч байгаа энэ NOS болон Улаанбаатар хөгжлийн корпорац дээр бол яг энэ олон улсын жишгээрэл байх ёстой тэр менежментийг хийх компаниуд л гэсэн. Хөгжлийн корпорац. Дээрэс нь ингээд нийслэлд иргэдэг компани байгууллагад байгаа нь ясэм дээр нөгөө нэг хитрхи ингээд төрийг анхаалгаад байна гэж хараад байгаа байхгүй. Нөгөө талдаа нөгөө л энэ сонготооч нэ тэ Ганам дүүргийн жишээ чинь PPP буюу нэ төр хувийн хвшлийн түншлэлийн дүгнэлт явж байгаа. Хийхэд төрийн зүгээс оролцоогоо багасгахын тулд менежментийг хийх зорилгоор компаниуд байгуулж байгаа. Тэр зорилгыг бас нийслэлээс магадгүй таниулах хэрэгцээ байна уу? Тий, таниулах хэрэгцээ. Одоо энэгээр л таниулъя. Тэгээ өнгөрсөн жилийн 6 сард батлагдсан яг нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр ороолыг орон сууцчлуулах тухай хууль одоо бий дагаад батлагдж байгаа юм ч гэсэн магадгүй бид нэр ингээд улс төрийн эдийн засаг өнөөдөр Монгол улсад байхгүй наа гэж харж байгаа боловч тэрэн дээр бас нөх хувийн хвшил өөрийнхөө хөрөнгө оруулалтаар зам тавьсан бол яаж одоо санхүүжүүлэх юм гэдэг нь бас нэг жишг нь биднэрт ноднонгоос эхлээд тогтчихжээ. Жишээ нь Инчон International Airport-ын жишээ нь л та тий. Хотоос одоо нисэх онгоцны буудлаасаа хот руугаа явж байгаа зам нь яг л энэ жишгээр ингээ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Эргээд нөө toll gate буюу одоо бидний хар мэддгээр төлбөртэй зам тий. Төлбөртэй замаараа зорчоод одоо RFID чипээрээ төлбөрөө төлдөг. Тэр төлбөрийг ингээ хувийн хвшлийн нүрээ аваад эргэж шархаа одоо буюу санхүүжилттэй нөхдөг байх хэмжээнд тэнд бас систем өгсрэгдсэн байна гэд бит хоёрын бас одоо хүрхийг зориод байгаа номон дээр бас тодорхой бүлгүүдэд бас дурдсан байна. Тэгээд ерөнхий ингээд харах юм бол бид нар бас дараагийн мега төслүүдтэй одоо яг Инчон болон Сонготой ситигээс юу авбал зүгээр юм шиг тэнд харагдчихэв. Инчон Сонготой ситигээс ингээ харахад бид нар бол яг энэ орон сууцчул дэд бүтцийн төслүүдэд хөгжүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулалт их чухал юм байна. Энэ Солонгосын түүхийг хараад хаад энэ дээр бас нэг яригдж байгаа юм хөрөнгө оруулалтын асуудлууд. Тэгээд хотын өрийн асуудал яригдж байна. Иргэднээс хотоо их өртөө байна гэдэг одоо зарим яамдууд нь байгууллагууд нь шүмжилж дахиж төсөл хийхийг бол одоо хязгаарлаж байсан. Тэр нь өөрөө буруу байгаа байхгүй. Мэдээж хөрөнгө оруулалтын тэгэхээр нөгөө түрүүний хэлдэг макро менежментийн асуудал, макро экономикийн асуудал. Гадны хөрөнгө оруулалтуудыг ашиглах хэрэгтэй. 3 дахь, 4 дахь улсуудын тэхийн тулд хууль эрх зүгээ томоор хуулийн өөрчлөлгөө тэр нэг нөлөөлөлгүй гэдэг учраас тусгай бүс байгууллагуудад тэр хүн тэр бүстэй л хуулийн орчин дээр гадны хөрөнгө оруулалт даваа талыг болгож байгаа юм. Тэгэхээр гадныхан ч хөрөнгө оруулаад тэгтээ тэрэндээ Солонгосын сонготоогоос Солонгосын компанитай хамтар орнод. Тэнгүү чинь ерөөсөө Солонгосын үндэсний компаниуд тухайн Америкийн том компаниудтай хамтраад өсөж боожих суурь нь болоод байгаа. Тэгээд гадны компаниуд сүлдээ гараад явах юм уу? Ямар нэгэн байдлаас гараа явахад үндэсний компани хөгжөөд үлддэг, дээрээс нь төсөл хэрэгждэг гадны хөрөнгө. Тэгээс тухайн үед бол ингээд сонготоог хөгжүүлж энэч хөгжүүлж байгаад Америкээс маш их Америкийн үйл хөдлөлийн компани. Тэгээ бүр PR-ийн хувьд New York Times, BBC дээр яригддаг байсан байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол улс Улаанбаатар сайн хөгжиж гэж бодвол бас бид нар эдийн засгийн чөлөө тусгай бүсүүдэд гадны хөрөнгө оруулалт нээлттэй байгаад гадных нээлттэй гадны зарчмуудаар гадны мөнгүүдийг оруулж ирж бид нар өөртөө тэрэн дээр хөгжиж төслүүдээ Улаанбаатар хотыг хөгжүүлэх шаардлага. Тэгэхээр энэ дээр зориулаад эдийн засгийн чөлөө
тусгай бүсүүдийг хийх хэрэгтэй юм шиг. Одоо яг тэр зарчмаар бол яг хүмүүн огт эрчим байдлын тухай үнцгийн зарчмыг барьсан байгаа. Шалгуулт дээр тэр зөв бид нар тэр алхмаар алхаж байгаа. Энийг одоо хэрэгжүүлэх хэрэгтэй байна. А тэгээд дээрэс нь гадны хөрөнгө оруулалтад бол нээлттэй. Зөвхөн бид нар монголчууд гэдэг байхгүй. Олон улстай нээлттэй чи тэн дээр шинэ мөнгө хөрөнгө оруулалт мэдлэг тийч бид өөрсдөө хөгжих гээд байгаа байхгүй. Нэмэт эдийн засгийн үзүүлэлтөө сайжирна. Тэгээд өөрсдийнхөө мөнгөөр хийх байх. Тэгээд хувийн эслүүд тэрэндээ сайжраад ирэхэд хувийн эслүүдэд ашиглаж хувийн эслийн хөрөнгө оруулалтаар өөрсөнд нь ашигтай төрийн үеийн түвшний хуулийн төслүүдэд хэрэгжүүлэх. Тэрийг гэхдээ тендерээс ялгаж ойлгох хэрэгтэй. Байгаа. Энийг тендерээс сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Бичиг баримтуудад зөв бүрдүүлж өгөх хэрэгтэй гэдэг. Тэгээд энэ дээр яг Улаанбаатар хотын хөгжлийн корпорацуудын түүхэндээ бүгд одоо нэг бол яг City Development Center гэдэг. Incheon Economic Affairs on Incheon City Development Center, Incheon Housing and Development Corporation гэж хөгжлийн корпорацууд. Тэгээ энэ Солонгос, Тайван энэтэг ялгаахгүй. Дандаа City Development Corporation буюу хотын хөгжлийн корпорацууд л авч менежмент хийдэг. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн корпорацанд бид нар Хүн хотын хөгжлийн корпорацыг байгуулсан. Тэгээ эдгээр хөгжлийн корпорацын компани зарчмаараа олон улсын жишгийн дагуу тэр бүс нутаг дээр зориултын тэр тусгай эдийн засгийн бүс байна уу, чөлөөт бүс төсүүдийг таатай орчин менежмент хийгээд эцээц тэгээд ерөөсөл хөгжиж байгаа мега төслүүд. Мега төсөлтэй сонготой интернэшнл мега төсөл. Том төслүүдээр л эдийн засаг том хэлнэ. Биднээс одоо сэлб ханы материал баян шүтэр чинь том төсөл мега төсөл. Нөгөө хуучин Америкийн одоо тогтоосноор бол Америкийн гэрээний холбооны тогтоосноор 35 сая доллараар дээш. Одоо бол орчин үед Америк барууныхан бол 1 тэрбум Америк доллараас дээш төсөл мега. Яг бид нар бол тэгээд 35 сая доллараас дээшүүд энэ бол бидэртээ бол мега واخхгүй юм чинь бид нар чинь бүр амар тэрбум тий 16 тэгээд сая доллараас дээшийг л мега гэдэг. Ер нь бол тэргүүрээ мега прожект. Мега прожектын өөрөө онцлогтой том төслүүд учраас айгүй бол оролцогч тал гэх. Тэгэхээр бид нар эндээс юу гэхээр бид нар мега төслүүдээ ойлгоо зөөр хүлээж аваа дэмжих хэвээр дэмжиж чинь тэргүүрээ явж чинь манайхаа. Гэхдээ бид нар туршлага багт учраас яаж гэдгийг ойлгохгүй. Тэгээд дээрэс нь олон улсад нээлттэй сэтгэмээр задгаа бид нар айгүй баригдаад байна. Тэгээ хартаа байна дээрэс нь. Хоорондоо хардах сэтгэлгээгээ байхгүй болгоод задгаа сэтгээд эдийн засаг дээр political economy хоёулаа яриад байгаа гол сэдвүүдээ эцээц тэрийг л ойлгуулах гэдэг байгаа шүү дээ. Улс төр макро эдийн засгаа ойлгоод энэ усаа хөгжүүлээд өгөөч тий шийдвэр. Тэгээ тэрнийхээ ингэж юм бол сонгодоо дээр бол тий нийтээр өгтөд хамгийн энгийн хүрц нь бол 2008-аас 2021 оны үзүүлэлтээр бол сонгодоо соёлын орон сууцны үн бол тодорхой хэмжээнд маш бага өсөлттэй зарим жилүүд бүр бууралттай үнийг бол тогтвортой барьж чадсан байна. 2008 он хүртэл бол Солонгос орон сууц дэд үйл хөдлөлийн үн бол амар өссөн байгаа огцсон. 2008 оноос хойш энэ том сонгодоо интернэшнл төслийн ачаар 21 он хүртэл ерөөсө баг тэнцүү. Тэгэхээр бид нар энэ том төслүүдийг хийснээрээ Улаанбаатар хот цаашаа энийг хийвэл дахиад 15 жил орон сууцны өмсөхгүй л байв л дээ. Метр квадрат. Тэгвэл гоё шүү. Бид нар сайхан тэгээд бусад эдийн засагт хилээд цалин өсөг монголчуудын харин байрны өмсөхгүй. Тэг бүгдээрээ сайхан байранд ороод жижиг байранд том байртай болъё. Гэр ороод байгаа байранд оръё. Зарим байрууд нь гоё ногоон одоо талбайтай болъё. Бид нар ч Улаанбаатар хотын зүгээс одоо ботаник гарден хийгээд төлөвлөд байгаа шүү. Хэсэг газар ингээд ногоон байгууламжтай. Тэгээс одоо энэ Рио Тинтог ч юм хүүхдийн парк шиг тоглоомтой биш. Яг ногоон байгууламжтай. Ботаник гарден. Тэгжиж хүн эрүүл хүчил төрхтэй сайхан орчинд стрессгүй байт юм. Тэгэл энэ сонгодог утгаар юм хоттой болъё л гэж төлөвлөж байгаа. Энийг л авчрах нэг жишээ, сонгодогийн жишээ. Бид нар Инчон дээр бодог. Яг Инчон бол өөрөө хиймэл land reclamation дээр хийсэн. Бид нар бол тэрийг бас жишээ аваад Улаанбаатарын газар нутгийг тэлэх дээр бас жишээ авч болох юм бэл. Яг бид нар бол газар байжин зүгээр дэд хүчсүүдэл татах асуудлууд л байна л да. Тэс нэг мега төслүүдийн бас нэг шинж чанар гэж байна шүү дээ. Одоо эдийн засгийн утгаараа хэмжигдэх нь тэнд одоо нөр шимийг ганцхан төр хүртдэг юм аа. Эдийн засаг гэдэг нь иргэний одоо амжиргааны төвшин амьдрах орчин сайжирснаар хүртэл хэмжигдэх буюу бүх нийтээрээ үр шимийг нөхөртөж тэр чинь бас өөрөө мега төсөл гэдэг утгаар хадгалаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нэг бүх нийтээрээ үр шимийг хүртэхийн төлөө улс төрийн шийдвэр гаргалтын ч гэсэн өөр харьцангуй доктортой байж иргэд эдийн засаг барина гэдэг агуулга бас энэ номны олон хотуудын жишээн дээр харагдаад байгаа. За тэгээд нэгтгээд ингээ 3 дахь бүлгээ та дүгнэх үү дээ. За 3 дахь бүлэг дээр дүүрэхэд сонгодоо манай Инчон маань онцлог нь бол эдийн засгийн дахиад тусгай бүс гадаадын хөрөнгө оруулалтыг бол маш сайн ашигласан байгаа. Гадаадад бүр Америк дээр бүр PR хийсэн байгаа тий. Гадаадын Америкаас ялан хөрөнгө оруулалт. Тэгэхээр одоо яг тэр шиг татах юм бол бид нэр борлуулж штэ тий. Борлуулж байна. Бид нар яг сэлб дээр бол анх удаа тэгсэн байна тий. Гадны 17 хөрөнгө оруулагчнаар 500 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байна шүү дээ. Гэхдээ бид нар энийг ойлгохгүй улс төрийн шийдвэрүүд бас сая Монгол компаниудаа өгсөнгүү, задлсангүү гэдэг. Энд чинь өөр төслийн менежментээр буруу болчихдог.
Тэгээс чи ялгуурлаад байгаа юм бол байхгүй шүү дээ. А гадны том компаниар хөрөнгө оруулагчдаар орж ирэхэд манай компанид хамтрах хэрэгтэй. Тэгээд тэд дээр хөгжиж тэднээсийн хөрөнгө дээр бид нэр хөгжих хэрэгтэй эдийн засаг. Тэгээд тэрэндээ хөгжингөө тийч бүтээн байгуулалт чинь тэр бүтээн байгуулалт нь өнөөдөр иргэд дээр одоо жишээлбэл сонгогдсон чинь дээр бол орон сууцны үнийн 13 жил доктортой барьж байгаа. Тэгэхээр үйл хөдлөлийн зах зээл доктортой барьж чадсан байна. Тэгэхээр бид нар яг энэ жишгээр эдийн засгийн тусгай бүсүүд игээд гадны хөрөнгө оруулалтыг татаад сэлб ханы мандраа шиг өшөө том төслүүдийг Улаанбаатар хэмжээнд хүргэх юм бол иргэдийн амьдрал дээр зөвхөн 10 хэдэн жил орон сууцны үнэ өсөхгүйгээр цалингаа өсгөх боломжтой. Тэгвэл залуучууд гэр бүл маань бага хугацаанд бага ипотекийн зээл төлөл байртай болчихсон. Ингээ сайхан амьдралтай гэдэг л зарчмын сургаал байна гэх юм да одоо тэгж ойлгож байна. Тэр номын дараагийн бүлэг дээр бол би дараагийнхаа дугаараар Тайвань хотын жишээг, Тайвань улсын жишээг бас ярихыг хүсэж байна. Тэгэхээр өнөөдөр бол ямар ч гэсэн ингээд Инчон болон тэ Сонготон хотын жишээн дээр бас бид нар ингээд харьцангуй мега төслүүдэд харьцуулаад ярихаараас харьцангуй критикл байдлаар ойлгогдох байх гэж найдаж байна. За энэ удаагийн дугаараар ингээд Сонготоо Улаанбаатарчуудаа гэж хэлэхэд Сонготоо эмнэлэг Инчон нисэх бодол гэдэг шиг Сонготоо International City Mega Project Сеул хотын Солонгосын иргэдийн байр худалдаа авах чадварыг 13 жил ямар сайхан байлгасан талаар ярьлаа. Улаанбаатар хотын ханы материал, баян ушуу, сэлб төслүүдтэй бол дүүцэж ойлгож болно. Тэгээд дараагийн дугаараараа хэдүүлээ одоо маш сонирхолтой геополитикийн хувьд төслийн хувьд байдаг Тайвань улс тийм ээ. Хятад Тайвань хоёр үргэлж маргаантай байдаг нэг улс гэдэг. Тэгээд эний намын хувьд улс төрийн хувьд сонирхолтой. Тэгээ ямар шийдвэр гаргаад Тайонг Aerotropolis project буюу TAP гээд олон улсын нисэх буудалд дагуулсан хотоо мега project болгож Тайвань улс өнөөдрийн эдийн засгийг хүчрхэж яаж босон энэ геополитик эдийн засгийг нөлөөсөн гэдэг талаар дараагийн дугаараар ярилцгаая. За ингээд энэ дугаараа дуусгацгаая. За баярлалаа.